Байцаа төмөстэй ногоотой шүлнөөсөө жоох увидчлаа. Арай жоохон өөр шүл хийж үзлээ. Луун амтд төмс хүрэн манжин зэрэг ногоонуудын хэлбэр хэмжээг нь өөрчилчгөр бүр хоол бол үнэхээр сэргээ авчдаг. Тэр жоохон Япон маягийн шүл хий гэж бодлоо. Бидний сонгон цоо байцаа маш нэмгээ хэрцэн үхрийн мах байх хэрэгтэй. Маха хүт уусанд хийгээд сайн самраад тахаар айгүй гой шүл гардаг. Цэцэрлэгт яг ингэж идэм билээ. Амтлагаанд нь мэрийн, даши, сой соус хийлээ. Хоол босны дараах үнэр бол яг сакурагийн удаан гомны үнэр байлаа. Маха нэг 10 орчим минут буцалгаад тэгээд нэтэг болон бусад дээр нь хөвсөн бохирдлуудыг авчихсан учраас нарийн ногоонуудаа хийж байна. За ингээд 10 минут буцалгаал болоо. Саяын мартад явжгаад соба нүүдэл авлаа. Хүтэн гом хийж яддаг бол айгүй гоё гом байлээ. Хоолны өнгө зүс гэдэг бол хоолны дуршлыг нэмэгдүүлэхээс гадна хоолны шингэлтэнд хүртэл маш чухал үүрэгтэй байдаг учраас та хэд маань хоол хүнсээ гоё өнгөлөг үзэмжтэй айгалж идэж байгаарэ. Манай хорой хоолн дээр ингэж хийсэн та хэд маань туршаад үзээрэй.